үйлдвэр технологийн паркын эрх зүйн байдлын тухай хуулиар бол яг энэ үйлдвэрлэлийн одоо зохицуултыг бүрэн хийж чадахгүй байна. Тэгэхээр энэ хүнд үйлдвэрийн тухай хуульд устдаа орох ёстой юу? Яах ёстой вэ? Нэг. Хоёрдугаарт хоёр яамны танилцуулж байгаа энэ 17 үйлдвэр технологийн паркын байршлыг аваад үзэхээр байршлын хувьд бол давхардж байгаа бүс нутгууд байна. Тухайлх юм бол Дарханд төвийн бүсийн үдэ аж ахуйн чиглэлийн одоо энэ үйлдвэр технологийн парк байх юм байна. Дээр нь хүнд аж үйлдвэрийн чиглэлээр гангийн зохицолбор байгуулагдах үйлдвэр технологийн парк байх юм байна. Тэгэхээр энд уялдаа яаж хангагдаж явах ёстой юм бол? Үйлдвэрлэл технологийн паркын хуулиа дөнгөж энд 22 онд батлагдсан хууль. Тэгээ энэ хуулиа бүрэн хэрэгжүүлж нэг үзье. Энэ хуулиас алдаа оноог нь харъя. Тэгжээ дараагийн хуулийн дээр нэмэлт зохицуулт хийх үү, шинэ хууль байх уу гэдгээ ярилцъя гэсэн ийм чиглэлтэй ажиллаж байгаа. За, байршлын тухай хувьд бол бид нар бол саяны байршлуудыг засгийн газраар уралдаанаар ороход танилцуулах гэсэн бас ярьсан байж байгаа. Ерөнхийдөө бол техник эдийн засгийн үндэслэл дээрээ суурлаад түүхийн эдүүдийнхаа байршлыг л гол нь харж байгаа. Нэмүртэг шингээгч байгаа гол бүтээгдэхүүн түүхийн эд маань яг орд маань хаана? Дэд бүтцэнд байна уу гэдэг ийм одоо үндсэн асуудлуудаас нөхцлүүдийг харж агаад тэгээд засгийн газар бол 12 сарын сая 4-ний өдрийн хуралдаанаараа эдгээр байршлыг бол дэмжсэн ийм одоо шийдвэр гаргасан.